Сайн бацгаана уу? Хятад хэлний анхан шатны мэдлэг олгох алсын зан сургалт маань эхлэхэд бэлэн болсон байна. Та бүхэнтэйгээ Ариун Болор миний бие мэдчилж байна. Өнөөдөр бүгдээрээ 5 дахь хичээлээ үзнэ. 第5课 5 дахь хичээл. Тэр эмэгтэй охин энэ жил 20 настай. Та女儿今年20岁гэсэн сэдвийн дараа суралцах нэ бүгдээрээ. За би халалт мэдээж явна. Зураг тус бүр A B C D E F гэсэн та үсэг өгөгдсөн байгаа. За хажуу дахь үснэгтэндээ бүгдээрээ бүглэё. Нэгдүгээр 6口人 6 ам бүлтэй гэр бүлийг олох нэ. 6 ам бүлтэй гэр бүлийг нэгдүгээрт олох нь. Хоёрдугаарт нь жа буюу гэр гэсэн зургийг олох нь тохирох үсгийн доотлолт нь бичих нэ. 3-дугаарт女儿буюу охин хүүхэд гэсэн зураг олж тохирох үсгийн тавих нэ. Харгалзах үсгийн тавих нь. 4-дүгээрт 学生 сурагч. 7-дугаарт 5-дугаарт 70岁 буюу 70 настай эмэгтэй зургийг олох нэ. 6-дугаарт 20岁 буюу 20 настай эмэгтэйгийн зургийг олж тавих нэ. За бүгдээрээ бараг хийгээд дууссан байх гэж найдаж байна. Дараагийн слайдаа нэ харилцан яриа руу орё бүгдээрээ. Харилцан яриа 1 сургууль дээр өрнөж буй харилцан яриаг заах нэ. A мөрийг харъя бүгдээрээ. 你家有几口人 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 Танай гэр бүл хэдэн ам бүлтэй вэ? 我家有3口人 我家有3口人 Манай гэр бүл 3 ам бүлтэй. Ам бүл 3 гэсэн. За багш нь харилцан яриагаа дахиад нэг баг зэрэг хурднаар уншиж үгүй. 你家有几口人 我家有3口人 За. Үүн дээрээс бүгдээрээ шинэ үгээ үзье. Нэгдүгээр жа буюу гэр гэсэн ханд орж ирж байна. Жа. Хоёрдугаар ёо буюу байгаа, байх гэсэн утгатай үг байна. Ёо. Гуравдугаар көө ам гэсэн утгатай үг байна. За харилцан яриа хоёрлогоо оръё. Бяцхан охины зураг байна. Харилцан яриа 2. Албан тасалгаанд офис дотор өрнөж байгаа харилцан яриа байна. 你女儿几岁了 你女儿今年几岁了 Чиний охин энэ жил хэдэн настай вэ? Би мөрийг харъя. 他今年4岁了 他今年4岁了 Тэр энэ жил 4 настай. 你女儿今年几岁了 她今年4岁了 За шинэ үгээ харцгаая. 女儿 охин хүүхдийг хэлдэг байх нь. Хоёрдугаар жи хэд гэсэн асуух үг байна. Жи. Гуравдугаар суй нас. Дараагийнх нь л Монгол хэлэндх сангийн 4 зэрэг гэсэн нөхцөл байна.
тэгсэн, ингэсэн, явсан, хийсэн, дууссан, сангийн дүр. За хамгийн сүүлийнх нь 今年, 今年, 今年 энэ жил гэсэн утгатай шинэ үг байх нэ. За, үргэлжлүүлээд дараагийн харилцаараа мөн адил албан тасалгаанд өрнөж буй яриа болж байна. A мөрийг харъя бүгдээрээ. Ли лао ши дуо да ла? Ли лао ши дуо да ла? Ли багш хэдэн настай вэ? За, энэ ч нэг юмыг ажиглая бүгдээрээ. Харилцаа яриа хоёрын Нин юар жиньян жи суй ла? Чиний охин хэдэн настай вэ гэсэн. Гэхдээ жи суй гэж асуусан бол Ли багш дээр болохоор дуо да ла гэж асууж байна тийм үү? Энэ бол наснаас нь хамаарат жи суй жоохон хүүхдийг жи суй 10 доторх настай хүүхдийг бол жи суй ла гэж асуудаг байх нь 10-аас дээшээ буюу ахмад настай хүнийг дуо да ла гэж асуудаг байх нь шүү. За би мөрийг харъя. Та 今年50岁. Та 今年50岁. Тэр энэ жил 50 настай. За дараачих нь мөрийг харъя. Та女儿呢? Та女儿呢? Түүний охин нь гэж асууж байна. Гэхдээ нөө гэчгээр яг өмнөх өгүүлбэрээ асуулт болгон эргэж асуудаг гэж байгаа тийм үү? Тэгэхээр түүний охин нь хэдэн настай вэ гэсэн утгыг илэрхийлж байгаа гэсэн үг. За хамгийн доотлын би мөрийг харъя. Та女儿今年20岁. Та女儿今年20岁. Түүний охин энэ жил 20 настай. За багш нь харилцаа яриагаа дахиад нэг баг зэрэг хурднаар уншиж үзүүлье. Ли лао ши дуо да ла? Та 今年50岁了. Та女儿呢? Та女儿今年20岁. За шинэ үг рүүгээ орцгоё. Дуо буюу олон гэсэн ханзай. Дуо, дуо, дуо. Хоёрдугаар та буюу том гэсэн ханзай. Та, та, та. Үндсэн зорилгоудаас санаж байгаа бол хэн, пье, на буюу хөндлөл, хаялга, цацлаг гэсэн зорилготой та гэсэн ханзтай шүү. За, харилцаа яриа маань дуслаа. Дүрм рүүгээ орцгоё бүгдээрээ. Ифа. Асуух төлөөний үг жи. Жи. Асуух төлөөний үг жи гэдэг нь ихэнхдээ 10 доторх тоо ширхэг нь хэд болохыг асуусан өгүүлбэрт хэрэглэгдэнэ гэж байна. 10 доторх тоо ширхэг нь хэд болохыг асуусан өгүүлбэрт хэрэглэгдэнэ. Ойлгомжтой тийм ээ. За жишээ өгүүлбэр 1. 你有几个汉语老师? 你有几个汉语老师? Чамд хэдэн хятад хэлний багш байдаг вэ? 你有几个汉语老师? 几个гэдэг нь ямар ч байсан 10-аас дээш бол байхгүй байх тийм үү? 10 дотор болохоор жи гэдэг ханзыг хэрэглэж байна. Асуух төлөөний үгийг. За, хоёрдугаар. Ли лао ши жа ёу жи ко рен. Ли лао ши жа ёу жи ко рен. Ли багш хэдэн ам бүлтэй вэ гэж асууж байна. Ли лао ши жа ёу жи ко рен. За, гуравдугаарт. 你女儿几岁啦? 你女儿几岁啦? Чиний охин хэдэн настай вэ? Чиний охин хэдэн настай вэ? Жоохон хүүхэд байх нь тийм үү?
10-аас дээш болох юм бол дуодаала гэж асуугаад 10 доторх бол жисэйла гэж асуух нь шүү. За хэрэглээ нь ойлгомжтой бол дараагийн слайд руу харъя. За бүгдээрээ өнөөдөр тоо сурнаа. 100 хүртэл тоог тоолж сурах нэ. За хамгийн ихний игнийг харъя. 1 2 3 гэд 9 хүртэл байна. За 1-ээс 9 хүртэл бүгдээрээ тоолж үзье. Багшигаа дагаад хэлээрэй. Бичиж тэмдэглэх юм. Цаасаа бэлдээд 1 За дараачих 2 R дараачих 3 san 4 5 6 7 8 9 За 1-ээс 9 хүртэл тоолоо сурчлаа. За одоо хамгийн ихний багныг харъя. Босоо багнад 10 20 30 40 50 60 70 80 90 100 гэж байна. За 10-ыг ш гэдэг байх нь. Ш нэг ширхэг 10-ыг ш. За 20 гэдэг нь 2 ширхэг 10 гэсэн үг. Тийм болохоор 2-ыг R гэдэг, 10-ыг ш гэдэг. Тэгэхээр R ш гэвэл 20 болно. За 30 гэвэл 3 ширхэг 10 гэж хэлэх юм байна. 30 40 гэвэл 4 ширхэг 10 гэж хэлнэ. 40 50-ыг 5 ширхэг 10 гэж хэлнэ. 50 6-г 6 ширхэг 10 гэж хэлэхээр 60 7-г 70 80-ыг 80 90-ыг 90. За 10-аас 90 хүртэл дахиад тоолъё. 10 ш 20 20 30 30 40 40 50 50 60 60 70 70 80 80 90 90. За энэчнээс бүгдээрээ одоо 2 дахь игнэний 2 дахь нүдийг харъя. 10 дээр нэмэх нь 1 гэдэг маань одоо яг би та нарт хятадаар тоогоо яаж тоолох тухай зүй тогтолцоог хэлж өгч юм гэсэн үг. 11 гэдгийг бид нар хятадаар 11 гэж хэлэх нь байна. 11 гэвэл 11. За дараачих энэ жишээг харж байна. 20 дээр нэмэх нь 3 тэнцүү 23 гэсэн байна. За энэ яг тоо бодлогын нэмэх гэсэн үг биш шүү. Эхлээд 20-ыг хэлээд дараа нь 3-ыг хэлээд нийлэхээр 23 болно гэсэн үг. 23 23. За тэгвэл доошоо явъя. 56 гэдэг тоог яаж хэлэх вэ гэвэл энэ чинь 55 дээр бичигдэж юм байна. За 56-гаар нь явчих. 56-г яаж хэлэх вэ гэвэл 50 6 56 гэж хэлэх. 56 56. За доошоо 88 гэвэл яаж хэлдэг байх вэ? Та нар нэг өөртөө хэлэх гээд үзтээ. 80-ыг бид нар 80 гэдэг. Араас нь шууд 8 гэдэг тааг хэлнэ. 88 88 гэхээр 88 болж байна. За хамгийн сүүлд нь 99 гэдгийг 99 зүй тогтолцоо бол ойлгоцсон тийм үү? Энэ нэмэх гэдэг нь 90 дээр 9-ыг нэмээд 99 гэсэн үг биш шүү. За юу? 90 гэдэг ханзан
араас 9 гэдэг ханзыг залхахаар 99 гэж тоо гарнаа. 99, 99, 99. Хамгийн сүүлд нь бүгдээрээ 100 сурцгаая. 100 гэдэг 100, 100, 100, 100, 100, 100 гэдэг байна. За тэгэхээр та нар яг зүйн тогтлоор нь бодож үзэхээр 200 гэвэл 2-ын тог юу гэж хэлдэг вүлээ? R. Бай, 3 бол 3 бай, 4 бол 4 бай. Зүйн тогтлыг ойлгож маш их амархан. За бүгдээрээ 1-ээс 100 хүртэл тоолж үзье. За 1-ээс эхлээд явлаа. За эхлээд 1-ээс 10 хүртэл тоолж үзье. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. За 10-аас өргөжлүүлээд 11, 11, 12, 12, 13, 13. Зүйн тогтол нь бол ойлгомжтой тийм үү? Одоо ингээд бүгдээрээ 20-оос эхлэе. 20-ыг 20, 25-ыг 25, 26-г 26. За 30, 30, 37, 37, 38, 38, 39, 39, 40, 40. За ингэж явдаг байх нэ. Тэгэхээр бүгдээрээ хамгийн дөрөв нь 1-ээс 9 хүртэлх цифрээ тоолоод сурчна. Араас нь 10-туудаа тоолоод сурчих юм бол зүйн тогтлоороо араас нь нэмээд хэлчих нэ. За 10-ыг 10, 20, 20, 30, 30, 40, 40, 50, 50, 60-ыг 60, 70-ыг 70, 80-ыг 80, 90-ыг 90, 100, 100 гэж хэлэх нь байна. За бүгдээрээ одоо өөрийнхөө насыг хятадаар хэлж үзээрэй. Би бол 33 настай. Тэгэхээр багш нь 33 гэж хэлэх нь байна. За та нар өөрсдийнхээ насыг эсвэл ойр орчиндөө байгаа хэний ч хамаагүй насыг энэ хүсдэгтийнхаа дагуу хэлээд үзээрэй. Тэгээд багшийнхаа бичлэгийг ухраагаад 1-ээс 100 хүртэл яаж зөв тоолохоо дахин давтаад сураарай. За үргэлжлүүлээд дөрөв маань явж байгаа. Сангийн дөрвөн зэрэг буюу Л. За Л буюу сангийн дөрвөн зэрэг нөхцөл нь ямар нэгэн өөрчлөлт гарсан эсвэл шинэ нөхцөл байдал үүссэн тохиолдолд хэрэглэгддэг гэж байна. За тайлбар бол ойлгомжтой байна. За жишээ харъя. Нэгдүгээр жишээ. Ли лао ши жин nian 50岁. Ли лао ши жин nian 50岁. Ли багш энэ жил 50 настай. За тэгвэл араас нь бид нэр Л залгуул Ли лао ши жин nian 50岁了буюу аль хэзээ 50 нас хүрчихсэн байгааг илэрхийлнэ. Ли лао ши жин nian 50岁了. За хоёрдугаар жишээ. 我朋友的女儿今年4岁了. За дахиад нэг удаан уншия. Хуруугаараа заагаад яваарай. 我朋友的女儿今年4岁了. Миний найзын охин нь энэ жил 4 нас хүрсэн. 4 настай. Аль хэдийн өөрчлөлт орсон эсвэл шинэ нөхцөл байдалд үүссэн байна тийм үү? Хүүхэд нь төрсөн өдөр нь болоод 4 нас хүрсэн байна. За 3 дахь жишээг харъя. 你女儿今年几岁了? 你女儿几岁了? 你女儿几岁了? Чиний охин хэдэн настай вэ? Чиний охин хэдэн настай вэ? За сангийн дөрвөн зэрэг маань энэ нөхцөл бол хамгийн амархан ойлгомжтой.
Багш нь мөн адил маш ойлгомжтойгоор тайлбарлаад хэлбэрхэн жишээнүүдийг татаж байгаа. За. Дуо нэмэх нь та. Юу гэсэн үг вэ гэвэл олон гэдэг ханзан дээр нэмэх нь том гэсэн ханзыг нэмбэл ямар утгатай болох юм болоо харъя. За, дуо дээр нэмэх нь та буюу олон дээр нэмэх нь том гэсэн хоёр ханзнаас бүтсэн холбоо үг нь хүний насыг асуусан асуух өгүүлбэрийг илэрхийлдэг гэж байна. Дуо да. За, жишээгээ харъя. Ни дуо да ле? Чи хэдэн настай бэ гэсэн үг байна. Ни дуо да ле? Хоёрдугаар ни нюэр今年多大了? Таны охин энэ жил хэдэн настай бэ? За, ни нюэр今年多大了гэж асууж байгаа юм чинь ямар ч байсан том охинтой байх нь тийм үү? Жи岁了гэх юм бол 10 доторх 10-аас доош настай байна. Дуо да ле гэх юм бол 10-аас дээш настай хүүхэд байх нэ. За, 3 дахь жишээ. Ли лао ши дуо да ле? За, багш бол мэдээж ахмад настай хүн байна. Дуо да ле гэж асууна. Түүний энэ ч орчуулгын шивэгдэг байна уучлаарай. Ли багш хэдэн настай вэ? Ли багш хэдэн настай вэ? За, энэ насныг асуух өгүүлбэр гарч ирж байна. Гайлыг дуудлагын R хувирал гинэ. За, R. За, хятад хэлний уг ханз R буюу хүү гэдэг утгаас гадна R гайлыг дуудлагын хувирлыг бүтээдэг. За, ямар нэгэн ханзан дээр нэмэх нь R гэж бичигдээд уншихдаа тухайн ханзны араас үсэг залгаж дууддаг байна. Энэ тохиолдолд ханзны утга нь өөрчлөгдөхгүй. За, жишээ нь Xiao Hai буюу балчир хүүхэд гэсэн ханз байтал араас нь R залгуул Xiao Har болно. Xiao Har. R залгаагүй бол Xiao Hai гэж бичнэ штэ. Xiao Hai гэж ярьж байна штэ. R залгачаар Xiao Har гэж хэлэн нуглаад тагнаа руугаа гэсэн байга гаргаад өгнө. За, хоёрдугаарт нь Fan Guan гэсэн хоолны газар гэсэн утгатай ханз байна. Араас нь R залгахад Fan Guar болно. Fan Guar. Энэ бичгийн хэлнээс илүүтэйгээр ярианы хэлэнд илүү төлхөө хэрэглэгддэг хувирал байгаа. За, гуравдугаарт Xiao Niao буюу бяцхан шувуу гэсэн үгэн дээр R хувирлыг залгаж хэлж үзээ бүгдээрээ. Xiao Niao. Бяцхан шувуу. Мөн л адил бяцхан шувуу гэсэн утгатай үг хിവэрэ байна. Гэхдээ R гэсэн хувирал ороод ирж байна. За, дөрөвдүгээр Xianshui гэсэн үнэртэй ус гэсэн утгатай ханз байна. Үүний араас хувирлаа залгахаар Xianshuar R гэж төгсгөлт нь бүгдээрээ дуудагдж байгаа. Xiaohar, Fanguar, Xiaoniar, Xianshuar. Ихэнхдээ ярианы хэлэнд хэрэглэгддэг хувирал байх нэ. Та бүгд ч гэсэндээ багшаагаад дагаад хэлээд үзээрэй. За, унших дасгал. Энд багш нь дандаа түрүүний үтсэн цифрүүд тоонуудынхаа бодлогыг бичсэн байгаа. 1-ээс 10, 1-ээс 9 хүртэл 10-аас 100 хүртэл харфтуудаар нь бичсэн байгаа. За, эхнээс нь уншия. Эхний мөр И 1 R 2 3 4 5 6 5 6 7 7 8 9 10 10 20 20 30 40 40 40 50 50 60 60 70 80 80 90 90 100 100.
За бүгдээрээ сайн дагаж уншин шүү. Давтын шүү, хилээ зөвшрүүлэн шүү. Өөрийн болгоё шүү бүгдээрээ. Ганц удаа үзээд өнгөрөх биш. Дахин давтан тэмдэглэгээгээ сайн хийн. Бичсэн тэмдэглэлээ эргүүлж сүхэж үргэлж уншина. Багшийнхаа хэлсэн болгоныг биелүүлнэ. За хансны зурдлага явлаа. Зурлагын дараалал гарч ирсэн байна. Бүгдээрээ зурлагын шин дарааллаа харъя. Xian wai hou nei. Эхлээд гадна талын зурлагыг нь дараа нь дотор талынхыг нь бичнэ гэсэн дараалал байна. Энэ бол ерөөсөө нөгөө юу шүү. Бидний үзээд байгаа зурлаг хөндлөн босоо нуглам энтертэй хамаагүй шүү да. Ханзаа ямар дараалалтайгаар яаж аль зурлагнаас нь эхэлж бичих вэ гэсэн зөвхөн дараалал байгаа шүү. За жишээ харъя. С буюу 4 гэсэн ханз байна. За 4 гэсэн ханзыг бичих дарааллыг бүгдээрээ харъя. Энэ хүснэгтэн дотор эхлээд шүү буюу босоо зурлагын бичих юм байна. Дараа нь хэн зэ бичээд дотроос нь эхлээд гадна талынх нь хайрцаглаад бичиж байгаад анзаараарай тэрийг. Дараа нь пие хаялга, дараа нь шүү зэ хамгийн сүүлд төгсгөлийн доотлолт нь байгаа хэн гэсэн босоо зурлагыг бичснээр с гэдэг ханз маань бичигдэж дуусах нэ. За гү гэдэг ханз мөн адил эхлээд гадна талаас нь эхлэж бичээд сүүлд нь дотроо гэмж гэнэ. За бүгдээрээ харъя. Эхлээд шүү, дараа нь хоёр дахь нь хэн зэ, гурав дахь нь дотор талдаа нэг хөндлөн зураас хэн, дараагийнх нь дотор талынх нь хоёр дахь хөндлөн зураас, дараагийнх нь дотор талынх нь босоо жижиг зураас, дараагийнх нь дотор талынх нь хөндлөн жижиг зурлага явж байна. Хамгийн сүүлд нь жижиг цэг бичээд гадна талынхаа хөндлөн зурлагыг бичснээр гү гэдэг ханз маань бэлэн болох нэ. 1 2 3 4 5 6 7 8 9 зурлага бичснээр гү буюу улс гэдэг ханз маань бэлэн бичигдэж дуусгана. Яг зөв бичих нь. За энэчнээс буюу 4 гэсэн ханзыг харахад 1 2 3 4 5 зурлагаар бүтсэн ханз байх нэ гэдгийг ингээд харж байна. За хоёрдугаар дараалал. 先中间后两边. Эхлээд голын хэсгийг нь дараа нь хоёр талыг нь гэж. За энэ болохоор ямар ханзны дарааллыг хэлээд байна гэвэл өнөөдөр бидний үзсэн шүгөө буюу босоо дэгээтэй зурлагууд ханзнууд байх нь. За шяо жижиг гэсэн ханзыг бид нэр эхлээд шүгөө буюу босоо дэгээг нь бичнэ. Дараа нь пие, дараа диан гэснээр шяо гэсэн ханз бэлэн болох нэ. За хоёрдугаарт нь шүй буюу ус гэсэн ханз мөн адил босоо дэгээтэй ханз байна. Босоо дэгээг нь төрүүлж бичнэ. Хэн пие зурлагын дараа нь бичээд пие на гэд шүй гэсэн ханз маань бэлэн болох нэ. Нийт 5 зурлаг бичсэн байна. За энэ дарааллуудыгаа бичиж тогтоож авснаар бүгдээрээ адилхан бүтцтэй ханзнуудыг хаанаас нь эхэлж бичдгийг суралцаж байна гэсэн үг. За жишээ нь с болоод гү гэсэн хоёр ханз бүгдээрээ ижилхэн дөрвөлжин хэлбэртэй бүтцтэй байгаа шүү дээ. Тэгэхээр эхлээд гадна талаас нь эхлээд дотгошоогоо зурлагын зураад хамгийн сүүлд нь хамгийн доотлын хөндлөн зураасаар хааж дуусгадаг бол швей бас шяо гэсэн хоёр ханз маань хоёулаа ижилхэн бас ижил бүтцтэй шүгөө гэсэн зурлагаар эхлээд тэгээд хоёр талынх нь бичнэ гэсэн дарааллуудыг өнөөдөр үзлээ. За манай өнөөдрийн хичээлийн хүрээд дуусч байна. Найдвар биднийг
хөтөлж итгэл биднийг зоригжуулдаг гэсэн энэ сайхан үгээр өнөөдрийнхээ нэвтрүүлгийг хичээлийг дуусгаж байна. Та бүхэндээ сурлагын өндөр амжилт хүсье. Дараагийн хичээлээр уулзцгаая. Баяртай.